Хүмүүс бас та хоёрыгаа биендээ дург болсон. Ер нь дург болсон шалтгаан баталгын надад маш их дург болсныг шалтгаан бол сүүлд бид нар чи эхлээд би бол найзтай бол маш их итгэсэн үнэхээр. 2004 онд эхлээд улсын их хурлд орж ирсэн тийм ээ. Одоо зарим улсууд намайг дагуулж орж ирсэн л гэдэг. Нөгөө нэг Эрдэнэтийн орж ирсэн. Байгуулсан намаас Баян хонгорт нэр дэвшиж тэр үед би одоо бас нөхрөө дэмжиж их хурл руу орох гэж байна гэж тэр хэлж байгаа одоо үндэслэлийг бодож. Баттулга их хурлын дараа тэр чинь 4 жилийн дараа 2008 онд үстэй тийм ээ. Зам тээврийн сайд. Тий. Би зам тээврийн сайд болоход бүр өрөөндөө ингээд хоёлоо уулзаад миний найз одоо ингээд зам тээврийн сайд. Би тэр үед бас намын даргын ажилдаа нөгөө баяр чин тэр үед чинь нөгөө ман ингээд байдаг уг нь бол тэр нөхдөө чи өөрсдөө үүсгэсэн шүү дээ. Манай Алтай уугийн тэр гүйж очиж. Баттулга нөгөө өөрийн чинь асуугаад байгаа зам тээврийн сайд болоо. Тэгээ би зам тээв. За нөгөө л нэг төмөр замын юм чинь бас чухал байсан шүү дээ. Би чи ерөнхий сайд өмнө ажиллаж байсан. За Баттулгаа энэ төмөр зам их чухал шүү. Чи энэ ажлыг хурдан хийгээрэй. Барин хийн гэ. Би маш их итгэжсэн. Тэгээд ингээд заримдаа бас явахгүй цаг хугацаа ингээд өнгөрөөд байхаар шахаад заримдаа асуухаар дараа нь ерөнхийлөгч болоод асуухаар үгүй төмөр замын бодлого гэж эхлээ бодлогоо гаргая. Нэг бодлого гэж их нарийн батлуулах гэдэг нь гээд баахан цаг авсан. Тэгээд цаг аваад бүр болдгоо. Тэгээд чи одоо ингээд барил та. Тэгээд 11 онд л барил наач ашиглалтанд орно шүү дээ. Одоо энэ гашуун сухаа 5-7 хувь нөгөө нэг ийшээ зөөх гээд байгаа нөгөө 160 хэдэн км төмөр зам чинь айл 200 хэд ч үлээ. Тэр чинь 11 онд орохоор төлөвлөгдөжсэн шүү дээ. Тэгээ бүр байдгүй. Тэгсэн чинь би дараа нь ойлгосон. Баттулгад ерөөсөө төмөр зам барих зорилго байгаагүй юм байна. Төлөвлөгөө байгаагүй юм байна шүү дээ. Энд чинь өөр төлөвлөгөөтэй, өөр бодолтой, өөр даалгавартай. Дараа нэг үйлдвэр гэж яриад макет хийгээд давхиад байхаар бас нэг үйлдвэрээ хийчих юм болов. Баттулгач нэг макет хийгээд яваад байгаа юмныхаа юмыг хийх гэж заримдаа тэгдэг. Тэрнийг хийчих юм бол үйлдвэрийн сайд дээр. Бүр би төрийн өмчийн ороог аавна гэл төрийн өмчийн ороог аваад хөдөө аж ахуйн яам үйлдвэр хөдөө аж ахуйн яам гэж байлаа шүү дээ. Тэрнийг хажуудаа аваад ер нь тэр хүссэн бүхнийг Монгол өгсөн шүү дээ. Монгол хуурдсан, Монгол молигдуулсан үйлдвэр бариагүй шүү дээ. Тэгээд тэрний дараа за энэ нэрөөсөө тэгээд тэр төмөр зам гэдэг юм дээр бас төмөр замаа тавьчих удаа гэдэг нөгөө ганс өх гэдэг гарынхаа хүнийг тавьж байгаа ш наач. Одоо тэр дагаад яваад байгаа үстэй. Тэрнийгээ төмөр замын сайд дээр тавиад би энэнийг бариул. Бас хүмүүс нөгөө итгэл чинь унж өгөхгүй бас л барьчих юм болов уу гэж бодож ирсэн шүү дээ. Ямар та тэгж бодсоор явал тэр нэг уулзалт би бол тэр тэсгээ байгаад маш олон удаа хувийн хувьд гуугаа за энэ ерөөсөө зориг байхгүй юм. Эн чинь ерөөсөө өөр одоо бодолтой. Ерөөсөө энэ нэг бас нэг хүмүүсийн төрд ажиллаж байсан, удаа ажиллаж байсан хүн чинь юм бүтээж ард түмэнд тус нь хүрдэг гэж боддог. Гэтэл нураачих юм бол ард түмэнд тус нь хүрэхгүй ч байсан нэг хүн тус нь хүрдэг тийм ажил байд юм байна шүү дээ. Тэгэхээр энэнийг нураах нь, энэнийг бүснүүлэх нь илүү надад ашигтай. Магадгүй тэр ашгийг амлцсан тал тэртээ тэргүй бэлэн байж байгаа. Яг тэр нүүрсэн дээр бол тэр ашгийг амлцсан гэдэг юм уу? Тэр нүүрсийг зөөгөөд одоо хятад руу нүүрсээ оруулаад нүүрсээ хурдан зараад ашиг хий гэсэн дэлхий байгаа шүү дээ. Тэр боломжийг л ашиглах гэж л тэр төмөр замыг л тавих гэсэн шүү дээ. Яг одоо тэр инх сайхны хэлээд байгаа төсөлгээд тэр 8 оноос явсан энэ ч уг нь бол зөвлөлт батулсад өгөнч гэдэг яриад байсан хамгийн сүүлд социализм унахын өмнө хойд солонгос хэмэр сайнгаа ирж айлчлаад хойд солонгос хөрөнгө оруулна гэж хэлсэн шүү дээ. Хойд солонгос ч өгнө гэдэг байсан. Хөрхи хойд солонгос оруулах юм юу байсан бол хөрөнгө өгөх юм юу байсан бол те. Ер нь л энэ их хэмжээний нүүрс 30 сая тонноор зөөхөд 120 жил зөөх нүүрс байхгүй юу. Тэгэхээр энэнийг ерөөсөө тийм мөнхөд өгнө алга болгоно гэсэн юм байхгүй. Одоо хамаг хүчин чадлаараа зөөхтөл 30 сая тонн хүрж ийнэг үйл байгаа шүү дээ. Та ингэж зүгээр өөрөө боддоо цаг хугацаа гэдэг чинь юмн дээр маш чухал байдаг. Тэгэхэд тэр 1 тэрбум доллар гэж байна. Монголд 10 тэрбум долларын одоо борлуулалт хийцсэн байх хэмжээний тийм том төслийн төлөө явж исэн шүү дээ. Гэтэл тэр алга болсон. Тэр бүр шуугж исэн. Нэг үе 2011 он тэр үед чинь Монголын эдийн засгийн өсөлт нэг үе чинь бүр 17% хүрээд. Дэлхий чинь нөгөө хятад эдийн засгийн тэлээд мангас шиг аппетит гэдэг дуршилтаа болцсон те. Идэх дуршилтаа тийм их хэрэгцээтэй. Түүхэдийн хэрэгцээтэй. Тэгээ 2% өсөж байгаа. Нөгөө 2 оронтойгоор 12%, 11% байлаа шүү дээ. 13% үрж байна. 10 жил тэгэж явсан. 10 жил тэгэж явсан. Дэлхийгээс үрэнгээд тэгээд дэлхийд хэрлүү нийлүүлж ирсэн. Тэгэхэд их сони юм байдгийг шүү. Нэг нэлээд хэдэн жилийн өмнө намайг нэг хятадын нэг удирдагчдаа тэр байнгын хорооны дарагтаа уулзахад надад хэлж ирсэн. Тэр хүн бүр гол дортлоо хэлсэн.
Энэ сүүлийн өнгөрсөн 10 жил хятад ийм түүхий эдийн их хэрэгцээтэй байхад дэлхийн хятадаас баяжлаа. Хамгийн урт хилээр, хуурай газрын хилээр хэлэлдэг манай одоо хөрш Монгол нэг юм хийж чадсангүй юу да гэж. Ингээд гол зурж байгаа шүү дээ, тий. Тэр Монголын ард түмэнд орох байсан ямар их боломж байв. Дахин давтагдчихгүй боломж. Монголд нөгөө газар зүйн байршил бидний байгаагаас болоод ийм боломж дахиж давтагддаггүй, олддоггүй. Тэгээд бүр гадны одоо экономист сэтгүүл дээр тэгж биччихээлээ. Монгол бол юун Азийн бар. 2 оронтой тоогоор бараг л 15%-аар тэр 10 жил ингээд хөгжих юм бол ерөөсөө энэ монголчин бол аимшигтай хөгжилтэй орн болж усч ирэх юм байна. Ерөөсөө Монголыг хөгжүүлэхгүй байх ядуу буураа байлгах сонирхол хоёрхан газар л байдаг шүү дээ. Ер нь бол ойрхон л байдаг юм да. А бусад газар бол тэрнийг бүр магтаж бичдэг. Тэгээ Монгол юм хятадаас илүү эдийн засаг нь маш хурдтай дэлхий юм байна гэж. Хятад чинь жилд нэг удаа нугараад байдаг тийм үе байсан шүү дээ. Эдийн засаг нь. Тэгэхээр тийм их хэрэгцээн дээр л нүүрсээ нийлүүлэх тухай тэр төмөр зам тавина гэдэг чинь тэрнийг л тавих гэж л оролдож байгаа шүү дээ. Тэгэд тэнд юу явж исэн? Бүр хамгийн хоошоо ухраагаад бодоход 2012 онд төмөр зам ашиглалтанд орно. Том цахилгаан станц ашиглалтанд орно. Нүүр сугаах асар том үйлдвэр ашиглалтанд орно. Одоо бол ухаж аваад ачаад байгаа шүү дээ машинаар хөрхий. Тэгэхэд бас орлого хийж байгаа юм шүү дээ. Бараг тэрбум долларын орлого хийлээ гэж ярьдаг чинь. Тэгэхэд богоноор ачия л да. Богоноор өдөрт богон гэдэг юмар өдөрт 30 сая тонн нүүрс ачна гэхэд өдөртөө 30 биш ээ 1000 богон явах хэрэгтэй мэл. Тийм тооцоо байдгийн. 60 сая тонн нүүрс жилдээ нийлүүлээгүүл 2000 богон өдөртөө явна гэд боддоо. 2000 богон. Тэгээд тэнд төсөл дээр бүр яригдчихсэн. Энэ энх болд уг нь өөрөө хүртэл ярьдаг. Энх болд бүр ярьжсэн шүү дээ. Богоноор тэгэх юм бол наа чин барагдахгүй. Бүр карусел шиг юм одоо зам тавих гэх карусел гэж ингэж байнга эргэжээдэг да тий. Тэнд очлоо нүүрсээ асглаа энэ дэрлээ нүүрс хутгаж хийлээ тэгээд ингэж эргэжээдэг. Ингэх юм бол нэг өдөрт 2000 богон явах юм биш үү. За тэгээд тэр 2000 богон бодчих зүгээр л бодчих. Дандаа угаас нүүрстэй гарч ийн гэд боддоо. Өнөөдрийн зарж байгаагаас 3 4 дахин өндөр үнэтэй нүүрс. Тэр Монголын нутгаас борлогдож байна. Тэр их мөнгө орж ирж байна. Тэр их мөнгөн дээр тэр ханган нийлүүлэгч байгууллагууд тэр Монголын ард түмний одоо өнөөдрийн тэтгэврийн хөөрхийг хөрөхгүй гэж сууж байгаа. Тэр амьдрал нь хөрөхгүйгээсээ болоод гэртээ одоо уурлаад сууж байгаа тэр иргэн хүнийг та зүгээр боддоо. Тийм их боломж байсан байхгүй. Тэгэхээр Монголын эдийн засаг зөвхөн 5 толгой. Тэгээ тэр чинь бас их том төсөл штэ. Ерөөсөө тэрнийг төшөглүүлээд 5 толгой болон бүлэг ордын төшөглүүлээд нүүрс химийн цогцлбор байгуулна гэсэн юм штэ. Тэр цогцлбор хамгийн гол нь тэр их мөнгө ороод ирэхээр тэр мөнгөө эргүүлээд бүр том юм руу хийх гэж байгаа. Нүүрсээ хийжүүлээ. За хий болгоод урагшаа гаргаад хажуугаар нь угаагаад гаргах юм бол тэр ерөөсөө юун тэр хэдэн тэрбумаар одоо хэдэн 10 тэрбум долларын асуудал. Дээр нүүрсээ хийжүүлчихэд Улаанбаатарын утааг ерөөсөө тэр хийгээрээ одоо нөгөө газ гээд Оросоос газ авахгүй ш сая ярьдаг шиг биш. Улаанбаатарын утааныхаа асуудлыг шийдчихье. Нүүрс хийжээд ирэхээр дараач ганцхан алхах юм бол шингэрчин. Шингэрчих юм бол бензин болчих байхгүй юу. Шатах тослох материалаа тэндээс гаргачих. Хажууд нь шаар нь хаягдахад тэргээрээ автозам тавьчих гэж л Монгол ярьдаг. Тэр том төслийг, тэр том боломжийг нэг л өдөр ерөөсөө нөгөө чөтгөр авсан юм шиг гэдэг шиг л алга болсон шүү дээ. Тэр үед би нэг үг сандгийн Японд би айлчилж байсан. Тэр Азийн том чуулган болоод Абэ ерөнхий сайд зочноор ирээд үг хэлээд би хэлээд тэгсэн Абэ ерөнхий сайд ингэж хэлж байгаа юм да. Монголын нүүрс агуулсан, Монголын говийн нүүрс агуулсан бор толгод эрдний авдар болох цаг ирлээ гэж. Тэгж санагдчихсан байхгүй юу. Хятад зарах байсан гэдэг юм. Япон, Хятад, Монгол гэсэн консорциум биз дээ, тийм ээ. Тэгээд Монголын төрөөс нэгч төгөр гарахгүй юм байгаа биз дээ. Одоо би зүгээр боддгийн тэр үед 500 мянган төгрөг ойролцоогоор $300 тэнцэжсэн шүү. Тэр үед 1 юан ойролцоогоор 200 төгрөгтэй тэнцэжсэн шүү. Тэр үед $200 одоо тэтгэвртэй байсан өвгөн хүний тэтгэвэр өнөөдөр $800 болцоо. Хөөмөн доллараар бодвол миний тэтгэвэр чи одоо 1000 хүрхэн байна штэ гэд яриад сууж байгаа. Тэр үед 500 мянган төгрөгийн цалинтай байсан хүн бол $2000 цалинтай сууж явах тийм боломж байлаа. Зүгээр л өөрөө бод. Тийм боломжтой, тийм худалдан авах чадвартай, тийм орлоготой улсын эдийн засаг одоо энэ юмаа зарж байгаа улсуудыг чи нэг боддоо, нүдийг хардаа. Өнөөдөр тэр боломж зогссон учраас Монголын эдийн засаг хатангширсан. Сүүлийн 8 жил хатж байгаа. Одоо нөгөө юан ч баг 390 одоо 400 руу дөхөж байгаа.
Нөгөө долларын ханшчээр нь юу болов? Долларын ханш бол 2000-аас хөдлөхгүйгээр Монгол төгрөг гэдэг чинь асар хатуу. Та тэгээ боддоо. Өдөрт хамгийн багаар бодоход өдөрт 10 сая доллар Монгол руу орж ирж байгаа. Тийм том борлуулалт байл шүү дээ. 10 сая доллар. Жилдээ 3 тэрбум 600 сая доллар. 8 жилээр аваад боддоо 3 8 24. Тэгээд ард нь байгаа 6 одоо 42 гээд боддоо бараг 30 тэрбум доллар үстэй. Хамгийн хорсолтой хамгийн муухай юм нь юу байдг вэ гэхээр өнөөдөр Монгол тэр 30 тэрбум долларыг олсон биш. Бараг 30 тэрбум долларын өртөө байна. Тийм биз? Нөгөө засгийн газар нь аж ахуй нэгжин дараа нь тэр мөнгө орж ирэхгүй болохоор ажиллаа хийх гэж нэг баахан бонд босгоод тэр 30 тэрбум долларын бондны зээл ерөөсөө тавих шаардлагач байгаагүй. Яг үнэндээ бол. Тэгээд нийтдээ бол 60 тэрбум доллараар бараг хохирж байгаа. Тэгэхээр 60 тэрбум долларын сүйтгэл Монголын эдийн засгт учрна гэдэг бол зүгээр миний харж байгаагаар хагас зуун жил бараг л 50 жилээр Монголын эдийн засгийн хөгжлийг хоошин татсан гэсэн үг. Тэгтэл энэ хооронд юу болсон? Манай алс дорндоор Орос төмөр замаа холбоод авлаа. 2 төмөр замаа холбоод авлаа. 2 шугамтай. Одоо та нар ороороо Оросын одоо тэр RSS-ийн одоо ууглын экспорт гэдэг ингээд орох юм бол сүүлийн 5 жилд 2 оронтой тоогоор Оросын хятад нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ өссөн байна. Нөгөө Монгол руу саяын орж ирэх байсан тэр их хэмжээний борлуулалт боломж нь Орост л очиж байгаа. Орос хүний талхан дээр маасал болж очиж байна. Яг үнэндээ бол Монголд орж ирэх байсан тэр 30 тэрбум доллар 2 хуваагдаад манай 2 хөрш рүү орсон шүү дээ. Бид нар нэг мэдээ уншаад зарим улсууд ууралж исэн би сандгийн энэ сошиалаар явж исэн шүү дээ. Монголын нүүрсэн дээр хятад тэр бумтан хүн бий боллоо гэж. Санаж байна уу? Тэр бумтан долларын тэр бумтан. Монголын нүүрснээс Монголд орох байсан орлогоор өнөөдөр хятад хүн тэр бумтан болж байна. Хятад хүний цахим карт руу юан болоод орж байна. Гэхдээ энэний төлөө л би хэлсэн байхгүй дээ. Энэний төлөө би одоо болооч наад хулгайгаа зогсоогооч гэж олон түмэнд л хэлсэн шүү дээ. Энэний төлөө л би хараалгадаг. Энэний төлөө энэ улсууд чинь намайг үзэн яддаг. Тэгээд энэний төлөө тэр инх сайхан элбэг доржийг одоо шоронд хий гэж наад бол чин орилдог байхгүй. Тэгэхээр яг 2 хуваагдаад бүр ингээ харахад 15 тэрбумаар л баг тийшээ орж байгаа. Нөгөө Монголын нүүрс түүхийгээр гарахаар яадгийн хятадын цаана нүүрсийг угааж байгаа байхгүй. Хятадын цаана нүүрсийг угааж байна. Хятадын цаана нүүрсийг хийжүүлж байна. Хятадын цаана нүүрсийг кокс болгож байна. Энэнийг Монгол нутаг дээрээ хийх байсан байхгүй да. Тэр их орлого, тэр их мөнгө, 5 толгоон тэртээ тэргүүл зөөгөөд байгаа нүүрс үстэй. Одоо тэр нүүрсний чинь экспорт аягүй бол юу вэ? Технологи гарч ирээд нүүрс авах болоод эхэлвэл яана. Бид нэг төмөр замаа тавиад залгаатгсан чинь хятад танахаас авдаг нүүрс хэрэггүй гэвэл яана. Энэ боломж чинь ганц удаа олдсон байхгүй. Тэгтэл Казахстаныг хардаа бид нар ярьдаг ш Казахстан төмөр замаар, хурдны төмөр замаар, ачааны төмөр замаар хятадтай холбогдсон дуртай юм нийлүүлээ сууж байгаа байхгүй. Гэхдээ энэ одоо юу вэ? Би энэнийг харахаар зүгээр өөрөө бод. Элэг эмтэрдэг. Би энэнийг харахаар би яах гэж улс төрд. Би ийм үг хэлэхгүй бол хэн ийм үг хэлэх юм бэ? Тийм учраас би ерөнхийлөгч байхдаа тэр нэг гайтай уулзалт, гайтай ч байх үү? Үнэн үг л хэлсэн. 2014 оны 6 сарын 20 хэдэн байна уу да. Баттулгыг өрөөндөө авчиж байгаа. Нөгөө өрөөндөө хүмүүс тэрнийг л санддаг юм дөө. Тэрнээс өмнө Батлуутай уулзж би зөндөө хэлж байсан. Тэгсэн үнэхээр тэр төмөр зам тавих ш. Тэрний чинь нурааж ашиг гэх. Баттулга өнөөдөр энэ Баттулга гэдэг хүнд бол Баттулга бол 5 толгой элбэг дорж 2-т гомдох эрэхгүй хүн байгаа шүү. 5 толгоос Баттулга 2 удаа ашиг хийчлээ шүү дээ. Бараг 3 ч хийж байна одоо. Юу хийж яах гэхээр нөгөө нэг овоолсон шороо гэдэг байгаа шүү дээ. Алт уйгийг шахаж жаад 280 сая доллар аваа үстэ. 280 сая доллараар юу хийвэ? Үнэхээр овоолсон шороо л байж байгаа шүү дээ. Одоо бол одоо юу ч болсон юм. Тэндээс за нэг бахан ашиг хийлээ. За нэгдэх нь. Хоёр дахь нь яасан? Тэр нөгөө 5 толгойг авч үлдлээ гэж хэлээд Баттулга авч үлдсэн юм бишээ. Монгол улсын их хурл гэж хэлээ. За Монгол улсын их хурлын гишүүдэд уг нь тэр нь очих штэ. Зөв юм байсан бол. Гэтэл Монголд орох байсан 10 төгрөгний нэгийг авч үлдсэн. 10 төгрөгний нэгийнх нь борлуулалтыг л авч үлдсэн байж тээ тийм ээ. Тийм уг нь 10 дахин их ашигыг л зогсоосон байхгүй дээ. Юм хийх гэж оролцсны төлөө элбэг доржид инх сайханд ял өөрүүлэх гэж байгаа бол юм хийлгэхгүй гэж оролцсныхын төлөө хэнд ял өөрүүлдэг болох юм бэ Монгол. Энэ юмаа ярих юм бол Монголын ажил явна. Хийх гэснийхэн төлөө хүнийг ялдаг биш, хийлгэхгүй байсныхын төлөө хариуцлага тооцдог тэр хууль уг нь гарч ирэх ёстой. Хоёр дахь юм нь тэр нөгөө 5 толгоогоос 800 тэрбум төгрөг лөө. Үгүй ингэж Монголыг хорлож болохгүй. Ингэж хорлож болохгүй. Тэр 800 тэрбум тэр ирээдүйн сан дотроо байсан бол өөр хяналттай шал өөр юм байна. Тэгээд тэр 800 тэрбумыг авч Баттулга дахиад ашиг гэж.
дахиад дээр нь ажиллаж. Таван толгойд Баттулга баярлж л явах хэрэгтэй. Одоо дээр нь тэр овоолсон шороогоо зүгээр сонсож байгаагаар тэн дээр одоо ажил гүйцэтгүүлнэгээд нууц одоо тийм шийдвэр гарсан сурагтал байлаа. Тэгээд бас хэдэн сая тонны ковотныг одоо юунд өгөөд аж ахуй нэгжид өгөөд тэгээд тэр овоолсон шороог нь төмөр замыг нь барьна гэдг үж явна гэсэн. Одоо бариад бараг нэмэргүй боллоо дөө. Хятадын эдийн засаг 2 дахин доошоо буучлаа. Хятадын тэр юм алга боллоо. Одоо хятад эргээд юу болчихв? Хятад эргээд бараагаа дэлхийд шахдаг боллоо. Нөгөө манахаас түүхийн нүүрс авдаг байсан хятад чинь одоо Huawei гэдэг тэр утсаа дэлхийд шахаж байгаа үстэй тийм ээ. Тэр Америк энэ Европын холбоо тэрнээс л болж асуудалд орж шít. Тим том гүрэн боллоо. Одоо эргүүлж юм аав гэж шахаж байгаа болохоос биш хятад одоо авнаа гэж ингэдэг орн биш боллоо. Авъя гэвэл хятад бол хаанаас ч авах боломжтой болчлоо. Гайхамшигтай юм штэ. Тэр Япон бас орж ирсэн. Япон нөгөө гэрээ хийгээд хятад руу нийлүүлдэг нөгөө Австралийн нүүрсний ковот Японд руу очоод тэгээд Австралиас ирдэг нүүрсний ковотыг хүртэл Монголын таван толгоогоос хангана гэж яригддаг байсан шүү. Мөн агуу том боломж байжээ. Монголд нэг боломж. За би боддог юм. 1911 онд монголчууд тусгааруулах боломжоо алдсан бол яана. 21 оны ардын хувьсгал, 90 оны ардчилсан хувьсгалаа алдсан бол яана. Яг энэ таван толгой тойрсон боломж бол эдийн засагт харьцуулахад яг тэр хувьсгалуудаа энэ тэнцвүүс боломж байсан юм аа. Түүнийг өнөөдөр алдчихад тэгээд өнөөдөр хэдэн популистууд гарч ирж шатаагаад өнөөдөр нэгнийгээ барьж идэхэд холгүй байна. Нэгнийгээ ягаад барьж идэх гээд байнхээр хүмүүсийн орлого алга байна. Ер нь орлого нь багасаад мөнгө нь хурч ядаад ирэхээр хүмүүс бухимддаг байхгүй юу? Өнөөдөр захын эмээ, захын өвгөн, захын тэр 8 хийгээд зогсож байгаа эмэгтэй орлого 5 дахин өссөн. 5 дахин их орлоготой байгаа бол өнөөдөр тэр элбэг доржин байна уу, хинэн байна уу? Тэгэл одоо шуугуулж идэх тийм юм байхгүй. Тэгэхээр тэрний ядуугаар нь үлдээгээд нөгөө Монголыг дунд нь одоо өстой Сингапур болгож, Азийн бар болгож босч ирэхгүй. Бараг тэр бар атаархам тийм хөгжил бол Монголд нэг 10 жилийн дотор тийм мөнгө цутгах боломж байсан байхгүй. Улсад их татвараар тооцогдол хэдэн тэрбум доллар юм. Бараг тэр чин 4 тэрбум долларын татварын тухай яригддаг. Тийм том төсөл шүү. Тэгээ тэрний цаана дараачийн тэр шатуудын бас хүмүүс ярьдгүй юм л да. Тэгээ тэр хятадын тэр эдийн засгийн тэр 10% боддоо тэр хятад гэдэг тэр хэдэн их триллионы эдийн засаг 1% гэдэг чинь ямар их байх вэ? 1% бууралт гэдэг чинь ямар их нөлөөлөх вэ? Яг Монголын эдийн засгийг доройтуулсан хүн бол манай одоо хүн шүү дээ.